Украин улс Орос улбаны улсын газар нутаг руу Америк нэгдсэн улс болон Европын улс орнуудын илгээсэн пуужинг харвах бүрэн боломжтой гэлээ. Орос улбаны улс Запорожьегийн атомын цахилгаан станцыг эрчим хүчний сүлжээнд холбохоор ажиллаж байна. Зүүн өмнөд Азийн орнуудын холбоо Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл Хятад улсын хооронд анхны 3 талт дээд хэмжээний уулзалт болж байна. 299 хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн хэрэгт буруутгагдсан Жоуле Скварник 20 жилийн хоригдол авч маадгүй байна. Франц улсад криптовалютатай холбоотой гэмт хэргийн тоо олширч байна. Арам тэрэг өсөгчтэй Тэнгэр телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрч байна. Бид EFB агентлагийн албан ёсны их сурвалжтайгаар олон улсад өрнөж байгаа цагийн мэдээллийг хүргэх болно. Украин улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өнөөдөр Герман улсад айлчилж канцлер Фридрих Мерцтэй хоёр талд уулзалт хийх гэж байна. За энэ үеэр Германы Таурус далавчид пуужинг Украинд нийлүүлэх эсрэг талаар талууд голчлон хэлэлцэнэ гэсэн хүлээлт байна. Үүнтэй холбогдуулан Украин улс барууны пуужингуудыг Орос улбаны улсын газар нутагт зохилт өгөхдөө ашиглаж болох уу үгүй юу гэх асуудал дахин анхаарлын төвд орлоо. Тэр дундаа Фридрих Мерцийн энэ 7 хоногт хийсэн хэд хэдэн мэдээлэл нэлээд шуугиан дэгдээгээд байна. Тодруулах юм бол даваа гарагт Берлин хотноо хийсэн хэвлэлийн баг хурлынхаа үеэр Фридрих Мерц, Америк, Их Британи, Франц, Герман зэрэг улсууд Украинд өөрсдийнх нь нийлгээсэн холын зам пуужинг ашиглаж Оросын нутаг дэвсгэрт зохилт өгөхийг зөвшөөрсөн гэж мэдээлсэн. Үүнийхээ дараа мэмэр гарагт тэрээр Финланд улсад болсон хэвлэлийн баг хурлын үеэр энэ асуудлыг дахин хөндөж олон сарын өмнөөс барууны орнууд засгийн хязгаарлалт тогтоохоо болсон. Украины зэвсэг хүчин өөрийн нутаг дэвсгэрээс гадна Орос улбаны улс дахь объектуудыг олох хэрэгтэй болсон гэж дахин батгасан мэдээлэл хийсэн байна. За үүнийг Орос улбаны улсын эрх баригчид зүгээр хараад мэдээж суугаагүй. Фридрих Мерцийн даваа гарагийн мэдээллийн дараа Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков барууны улс орнууд энхийн хэлэлцээрийг хойш татлаа гэж нөхцөл байдлыг дүгнсэн байна. Гэхдээ барууны зэвсгийг ашиглан Оросын цэргийн объектууд руу зохилт өгөхөд тавьсан хязгаарлалтыг цуцлах нь нөхцөл байдлыг хурцдагсан аюултай эрсдэлтэй алхам байлаа гэлээ. Герман улсын өмнөх канцлер Олаф Шольц энэ оны 2 дугаар сард болсон сонгуулийн үеэр Украин улсад Таурус пуужинг нийлүүлэхийг эрс эсэргүүцэж байсан. Учир нь тэрээр энэ нь Герман улсыг Орос улбаны улстай шууд зөрчилдөөнд хүргэж болцсошгүй гэж үзэж байсан юм. Кремлийн зүгээс ч тэр өмнө нь хэд хэдэн удаа анхааруулга өгч ингэхдээ холын зайн тусгалд пуужинг ашиглах хоргийг цуцлах нь НАТОгийн оролцоотой дайн эхлэх нөхцөл бүрдүүлж болцсошгүй гэж анхааруулж байсан. Түүнчлэн Орос улбаны улсын ерөнхийлөгч Владимир Путин оны ихээр улсынхаа цөмийн зэвсгийн тогтоон барих чиглэлээр бодлогын баримт бичигт өөрчлөлт оруулж цөмийн зэвсэгтэй улсын дэмжлэгтэй хадлах нь хамтарсан зохилт гэж тооцогдно. Цааш цөмийн зэвсэг ашиглах нөхцөл бүрднэ гэж өөрчилсөн. За өнөөдрийн Володимир Зеленскийн Герман дахь айлчлалын дараа Герман улс Таурус пуужинг Украин улс руу нийлүүлэхээр болвол энэ нөхцөл байдлыг цааш бүрчийхээр хусдсан хэрэг тооцогдно гэдэг нь бол гарцааг болж байна. Оны өмнө 11-р сард Украин улс Америк нэгдсэн улсаас Атакамс пуужинг хүлээн авсан нь тодорхой болж, үүнийг Орос улбаны улсад зохилт өгөх үедээ ашигласан нь Орос улбаны улсын эрх баригчдын дургуутслыг хүргэж, улмаар Орос улбаны улс Украин улс руу өөрсдийн цөмийн цэнэгт хошуу тээх хүчин чадалтай оршиныг пуужинг харахад хүргэж байсан. Одоогийн байдлаар Украин улсад Их Британи, Франц, Америкийн нийлүүлсэн Storm Shadow, Scope, Атакамс зэрэг пуужингууд ашиглагдаж байгаа. Гэхдээ эдгээр нь 300 км орчмын тусгайлтай, харин Германы Таурус пуужинд 500 км хүртэл зохилт өгөх чадвартай юм. Таурус пуужинг Украинд нийлүүлэх хэсэх асуудлаар Германы их баригчид дотроо ч гэсэн нэлээд маргаан ихтэй байгаа. Ялангуяа Фридрих Мерцийн тэргүүлдэг Христийн ардчилсан номтой нийлж эвслийн засгийн газар байгуулад байгаа социал-демократуудын зүгээс хүчтэй эсэргүүцэж байгаа юм. Орос улбаны улс Украин улсын зүүн өмнөд хэсэгт өндөр хүчтэй шугам барьж Запорожьегийн атомын цахилгаан станцыг өөрсдийн эрчим хүчний сүлжээнд холбох ажил хийж байна. Энэ талаар байгаль орчны хамгаалалт чиглэлээр судалгаа, кампани ажлуудыг хийдэг олон улсын төрийн бус бие даасан байгууллага болох Greenpeace-ийн шин тайланд дурдсан байна. Запорожьегийн атомын цахилгаан станцыг дайн эхлэмэгц Орос улбаны улс эзэлсэн нь станцын аюулгүй байдалд аюул учруулсан хэрэг боллоо гэж тухайн үед олон улсын эрчим хүчний агентлагаас анхааруулж байсан.
Уг байгууламжийн фронтын шугамд маш ойр оршдог учраас осол гарах эрсдэлтэй гэж үзнэ. Ийм нөхцөлд дахин ажилуулгын орлого хийхийг эрс хориглож байсан. Харин судлаачдын хиймэл дагуулаас авсан дүрсээс харахад Орос улбаны улс энэ оны 2 дугаар сараас хойш Азовын тэнгисийн эрэг дагуурших Мариуполь болон Бердянск хотуудын хооронд 80 гаруй километр урттай цахилгаан дамжуулах шугам тулгуур барьсан болох нь харагдсан. Судлаачид тэдгээр шугамуудыг Мариуполийн дэргэдэх дэд станцтай холбох зорилготой гэлээ. Энэхүү дэд станц нь Запорожигийн атомын цахилгаан станцаас 225 км баруун зүгт байрладаг. Орос улбаны улсын зүгээс энэхүү байгууламжийг энхийн хэлэлцээр байгуулагдаж, дайн дууссаны дараа Украинд ажилуулах уу эсвэл тулаан үргэлжлэж байгаа энэ үед ашиглах уу гэдэг нь тодорхойгүй байна. Гэхдээ аль ч тохиолдолд Запорожигийн станцыг Орос улбаны улсын эрчим хүчний сүлжээнд бүрэн холбохын тулд хэд хэдэн шугам шинээр барих шаардлагатай байна. Энэ нөрөө чамгүй их хугацаа шаардсан ажиллаа гэж салбарын мэргэжлүүд нь үзэж байгаа. Хэрвээ Орос улбаны улс энэхүү станцыг өөрийн хэрэгцээнд ашиглах юм бол энэ нь дайн хийж байгаа улс өөр улсын цөмийн эрчим хүчний байгууламжийг эзэлж ашиглаж байгаа дэлхийд дахин дахь анхны тохиолдол болох юм байна. Өнгөрсөн сард ерөнхийлөгч Дональд Трамп Украин дахь атомын станцуудын аюулгүй байдалд санаа зовниж байгаа гэдгийг илэрхийлж байсан. Гэхдээ тэдгээр станцуудыг Америк нэгдсэн улсын удирдлагад авах санал гаргаж байсан. Өмнө цагаан ордноос боловсруулсан энхийн хэлэлцээр байгуулах төлөвлөгөөнд Запорожигийн станцыг Орос улбаны улс Украинд буцааж өгөх. Ингэхдээ Америк нэгдсэн улсын хяналтанд ажилуулах хувилбарыг танилцуулсан байна. Энэхүү төлөвлөгөөгөөр станц нь Украин болон Орос улсад цахилгаан нийлүүлнэ гэж тусгасан. Гэвч Москвагаас энэхүү саналыг бол хүлээж аваагүй татгалзсан хариу өгсөн. Тодорхойлбол Орос улбаны улсын гадаад хэргийн сайд Сергей Лавров CBS News төгсөн ярилцлаганд Запорожигийн станцыг Орос улбаны улсын төрийн өмчөд Росатом компани удирдах байгаа. Үүнийг өөрчлөх төлөвлөгөө огт байхгүй боломжгүй хэрэгэ гэдгийг онцолсон байна. Одоогоор баригдаж байгаа эдгээр шугамуудыг харахад Орос улбаны улс зөвхөн эзэмших бус Запорожигийн станцыг өөрийн эрчим хүчний системд нэгтгэх зорилготой байгаа нь нэггүй тодорхойллоо. Энэ станц нь зөвлөлт холбоот улсын үед баригдсан Европын хамгийн том цөмийн байгууламж. Нийтдээ 6 реактор нь 6 гигаватт хүртэл цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай. Дайн эхлэхээс өмнө Украин улсын цахилгаан эрчим хүчний 25%-ийг дангаараа хангадаг байсан юм. Харин одоо бол аюулгүй ажиллагаа нь бүрэн хангагдаж ажиллах магадлал бага. Эзлэгдсэний дараа 6 реакторыг бүгдийг нь үе шаттай зогсоосон. Хамгийн сүүлчийн реакторыг 2023 онд унтраасан баг. Станцыг дайны үед дахин ажилуулах нь ноцтой эрсдэл дагуулж болзошгүй. Учир нь тоног төхөөрөмжийн ихэнх нь шинжлэхдэггүй мөн станцыг тухайн үед ажиллуулж байсан мэргэжсэн ажилтнуудын ихэнх нь Украин улсаас дөрвсөн юм. 2023 онд Днепр мөрөн хавийн 70 үер татснаар станцын реактор болон хэрэгэлсэн түлш хөргөх усаар хангах үүсвэр байхгүй болсон гэж хэлж байна. Тиймдээ Украины талаас эрчим хүчний сайд Герман Галерсинко уг станцыг ажилуулах гэсэн оролдлого нь хэний ч таамаглаагүй аюулыг дагуулах эрсдэлтэй гэж хүртэл анхааруулсан. Орос улбаны улсын зүгээс бол харин өөр байр суурьтай. Станцын үйл ажиллагааг хариуцна гэж байгаа Росатомын ерөнхий захирал Алексей Лихачев өнгөрсөн 7 өнөрт Интерфакс агентлагт ярихдаа станцыг бүрэн хүчин чадлаар нь ажилуулах төлөвлөгөөг хэдийн боловсруулсан гэдгийг хэлсэн байна. Харин үүнд нь учирч байгаа хамгийн том саад нь цахилгаан дамжуулах системийг бүрэн шинжлэх явдал гэжээ. Дараагийн онцлог мэдээ. Малайз улсын нийслэл Куала-Лумпур хотод Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн удирдагчид Хятад улсын эрх баригчдын хамт 3 талд анхны дээд хэмжээний уулзалтыг эхлүүллээ. Малайз улсын ерөнхий сайд Анвар Ибрахим хуралдааныг нээж хэлэхдээ Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болон Персийн булангийн хамтын ажиллагаа нь дэлхийд дахин дахь эдийн засгийн доктортой байдлыг хангахад чухал үүрэгтэй гэдгийг онцолсон байна. Талуудын стратегийн түншлэл анх 2023 оны 10 дугаар сард Сауди Арабид болсон дээд хэмжээний уулзалтаар эхэлсэн гэж хэлж байна. Энэ удаагийн уулзалтанд Хятад улсын төлөөлөгч нарыг оролцуулсан байгаа нь сүүлийн үеийн дэлхийн худалдааны дэг журамд гарч байгаа өөрчлөлтүүд Америк нэгдсэн улсын гаалийн тариф зэрэг нөхцөл байдлаас үүдэлтэй. Улс орнууд болон холбоотой төлөөж Катар улсын эмир, Бахрейн болон Кувейтийн хунтайч нар Сауди Арабийн гадаад хэргийн сайд тэргүүдийн хүмүүс ирсэн байна. Талууд хоёр талын худалдааг нэмэгдүүлэх, чөлөөт худалдааны хэлэлцээрийн талаар хэлэлцэхээр тохиролцсон байна. 2023 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо болон Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөлийн орнуудын хооронд хийгдсэн нийт худалдааны хэмжээ 130.7 тэрбум $д хүрч байсан. Кувейтийн хунтайч Шейх Сабах Аль-Хайлид 2032 он гэхэд энэ тоог 180 тэрбум $д хүргэх зорилт тавьсан байна. Хятадаас төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Цзяны удирдсан төлөөлөгчид энэхүү 3 талт уулзалтанд ирсэн. Зүүн Өмнөд Азийн орнуудын холбоо Персийн булангийн хамтын ажиллагааны зөвлөл Хятад улс нийлээд дотоодын нийт бүтээгдэхүүн нь 25 их найд $д хүрдэг. Энэ өөрөө дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 23 орчим хувь нь.
Шинжээчдийн үзэж байгаагаар энэхүү гурван талын хамтын ажиллагаа нь нэг нэгнийхээ давуу болон сул талыг харилцан нөхөх зарчим дээр тулгуурлаж байна гэж үзэж байна. Тодорхойлох юм бол Хятад улс технологиороо Персийн булангийн орнууд, хөрөнгө оруулалтаараа зүүн өмнөд Азийн орнууд зах зээлийн идэвхтэй эрэлт хэрэгцээгээр давуу талуудтай гэж хэлж байна. Тэгвэл дэлхийн дахинд пилот худалдааны эсрэг хандлага нэмэгдэж байгаа ийм үед ийхүү эдгээр улс орнууд холбоодод олон талт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж Америк нэгдсэн улсын өндөр тарифын эсрэг эрсдлээ хаасан үйлдэлүүд хийж байна гэж нөхцөл байдлыг дүгнэж болох юм а. Франц улсын түүхэнд хамгийн том ноцтой хүүхдийн хүчирхийллийн хэрэгт тооцогдож байгаа Жауле Скварникийн хэргийн шүүх хурал 2 дугаар сарын 25-нд эхэлсэн байсан. Өнөөдрөөр дуусгар болж байна. Тэгвэл 74 настай мис заслын эмч асан Жауле Скварник нь 1989-с 2014 оны хооронд нийт 299 бага насны хүүхэд болон эмэгтэйчүүдийн эсрэг бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт буруутгагдаж байгаа. Шүүхээс түүнд 20 жилийн хорих хял сонсож оноож магадгүй. Тэрээр 111 хүчин 189 удаагийн бэлгийн хүчирхийлэл үйлдсэн. Хоригчдын ихэнх нь мэдээ алдуулалтын байдалтай байх үедээ эсвэл хаалгааны дараа сэрж байх үедээ хүчирхийлэлд өртсөн юм. Хоригчдын дундаж нас 11 байсан. Энэ дунд нэрээ хүүхэд хүртэл байсан байна. Энэ нэг нөрөө Францын түүхэнд нэг хүнээс үүдэлтэй хамгийн олон хоригчтой гэмт хэрэгт тооцогдож байгаа. Зөвхөн түүнийг 2005 онд хүүхдийн ёс бус зураг эзэмшсэн хэрэгээр шүүхөдөгч 4 сарын тэнсэн харгалзах ял оноосон боловч түүний эмчийн зөвшөөрлийг тухайн үед цуцлаагүй, эмнэлэгт өргөжлүүлэн ажилуулахыг зөвшөөрсөн гэдэг нь олон нийтийн дургуйслыг бол хамгийн ихээр хүргэсэн үйл явдал. Тодорхойлох юм бол 2017 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Жауле Скварник баривчлагдаж байсан. Тэрээр тухайн үед Жансаг хотод хоол боловсруулах эртний эмээс асалжаар ажиллаж байсан юм. 2017 оны 4 дугаар сард Жансаг хотод амьдардаг 6 настай охин эцэг ихтэй Жауле Скварник түүнтэй ёс бус үйлдэл хийсэн талаар ярьснаар анх мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байсан. Мөрдөн шалгах ажиллагааны үед түүнийг баривчлахад гэрээс нь 300 гаруй ёс бус зураг бичлэг илэрч өөрийн үйлдэлээ нарийвчлан тэмдэглэсэн дэвтэр хүртэл олцсон юм. Улмаар 2020 онд 4 бага насны хүүхдийг хүчирхийлсэн хэрэгт 15 жилийн хорих хял сонсож байсан. Тэрээр одоо хүртэл хорих хялтай байгаа гэсэн. Хорих хялаа эдэлж байгаа гэсэн. Энэ бүх хугацаанд түүнийг эрт зогсоох боломж байсан ч гэлээ. Хяналт сул арга хэмжээ дутмаг байсны улмаас хоригчдын тоо ийх өссөн юм. Хамгийн анх 2005 онд түүнийг хүүхдийн ёс бус зураг хадгалсан нь нотлогдож 4 сарын тэнсэн харгалзах ял авах үед нь эмнэлгийн удирдлагууд, мэргэжлийн хяналтын байгууллагууд ямар ч сахилгын арга хэмжээ аваагүй. Тухайд түүндээ хамт ажиллаж байсан сэтгэл зүйч түүний хүүхдүүдтэй ажиллах чадварт эргэлзэж эмч нарын танхимд хансамж гэлээ мөн адил ямар ч арга хэмжээ аваагүй юм. Харин ч тухайн эмнэлгийн захирал түүнийг тасгийн дараагаар томилж өвчтнүүд болон тэдний гэр бүлтэй сайн харилцаатай байдгаа гэж магтсан байна. Энэ хэрэгтэй холбогдуулан Францд хүүхдийн хүчирхийлэлтэй тэмцдэг байгууллагуудын зүгээс сургуулиуд, спортын клубүүд, эмнэлгүүд гэд хүүхдүүдтэй харьцдаг бүхий л байгууллагуудын ажилтнуудын гэмт хэрэгт холбогдолгүй байдлыг нотлох бичиг баримтыг шаарддаг тогтолцоог бий болгохыг засгийн газраас шаардаж байна. Мэргэжлийн ёс зүй хүүхдийн аюулгүй байдалд нийцэхгүй хэн нэг байгууллагад оруулахгүй тулд урьдчилан сэргийлэх хяналтыг системтэй болгох ёстой гэж иргэний нийгмийн төлөөллүүд уриаллаа. Одоогийн байдлаар Франц улсын засгийн газар энэ хэрэгтэй холбоотойгоор хүүхдийн хүчирхийлэлтэд тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилго бүхий эрүүл мэнд шүүхийн яамны хамтарсан ажлын хэсгийг байгуулахыг зөвшөөрсөн. Түүнчлэн бүх эмч нарыг насанд хүрээгүй хүүхдэд чиглэсэн хүчирхийллийн тохиолдлыг мэдсэн бол заавал цааш нь мэддэх үүрэгтэй болгох, мэдэгдсэн хүмүүсийг хамгаалах хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхийг эмзэн байна. Гэвч энэ бүх арга хэмжээг хизээ яаж хэрэгжүүлэх нь одоо хүртэл тодорхойгүй байгаа учраас эртний нийгмийн байгууллагууд ажил хэрэг болох хүртэл нь тэмцэн гэсэн байр суурьтай байна. 2025 оны ихэнх үеэс хойш Франц улсад криптовалютын салбарт ажилладаг хүмүүсийг чиглэсэн барьцаалах гэмт хэрэгүүд ихээр гарах болсон байна. Одоогоор тэдгээр хэрэгүүдтэй холбогдуулан 12 гаруй хүнийг баривчилсаны дунд насанд хүрээгүй хүүхдүүд хүртэл байсан байна. Францын хууль сахиулагчид эдгээр гэмт хэрэгэн зохион байгуулалттай гэмт бүлэглэлтэй холбоотой байж болзошгүй гэж таамаглаж байна. Учир нь хэрэгтнүүд хэвчлэн барьцааны хүнээс цахим идэвчнийх нь нууц үгийг шаардах, дахиад хэмжээний криптовалют шаардах зэрэг тохиолдлууд гарсан байна. Бүртгэгдсэн хэрэгүүдээс хамгийн сүүлэлгийхэд 2025 оны 5 дугаар сарын 13-нд Парис хотын төвд өдрийн цагаар биткойны зах зээлд нэр хүндтэй Payme гэх нэртэй компани үүсгэн байгуулагч Пьер Наусакийн охин болон зээг нь барьцаалах оролдлого гарсан байна. Энэ үеэр ойролцоох оршин суугчид болон цагдаа нар шуурхай ажиллаж хэргийг далсан зогсоосон юм. Өмнө 5 дугаар сарын ихээр өөр нэгэн хэрэг олон нийтийг зочирдуулсан. Криптовалютын маркетингийн салбарт ажилладаг бизнес эрхлэгчийн эцгийг барьцаалсан хэрэг гарсан. Гэмт хэрэгтнүүд 5-7 сая еврогийн барьцаа шаардсан юм. Цагдаа нар хоригчийг аварсан боловч хэрэгтнүүдийг заримыг нь одоо хүртэл барьвчлаагүй хэвээрээ байна. Францын криптовалютын салбарын төлөөлөгчид тухайлбал криптовалютын бизнесийн холбооны ерөнхийлөгч
Шинэ Европын зохицуулалтын хүрээнд бизнес эрхлэгчдийн хувийн хаяг, хөрөнгө оруулагчдын мэдээлэл ил тод нээлттэй байх ёстой гэж заасан байгаа нь гэмт хэрэгт өртөх эрсдлийг нэмэгдүүлж байна гэж үзсэн байна. Тиймээс засгийн газраас зохицуулалтаа дахин харж хувийн мэдээллийн хамгаалтыг чангатахыг шаардаж байгаа юм. Иргэд болон бизнес эрхлэгчдийн санаа зовлыг харгалзан Франц улсын дотоод хэргийн сайд Бруно Ритаго энэ салбарын удирдлагуудтай хаалттай уулзалт хийж тусгай дуудлагын шугам ажилуулах, цагдаагийн хамтарсан сургалт зохион байгуулах, орон сууцны аюулгүй байдлыг үнэлэх зэрэг шинэ хамгаалтын арга хэмжээг хэрэгжүүлнэ гэдгийг мэдгдсэн байна. Франц улсын энэ жишээ зөвхөн нэг улсын асуудал биш, Европ даяар криптовалютын аюулгүй байдлын талаар анхаарал хандуулах шаардлагатайг бол харуулж байгаа. Өөрөөр хэлбэл зөвхөн үндэсний түвшинд улсын хэмжээнд арга хэмжээ авах нь хангалтгүй, олон улсын хамтын ажиллагаа, зохицуулалт, мэдээлэл солилцоо зайлшгүй шаардлагатай гэдгийг бас салбарын мэргэжилтнүүд онцолж байна. Тэгмээ криптовалютын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид болон холбогдох байгууллагууд салбарын эрсдэл, сул талуудыг мэддэг байх, аюулгүй байдлын бодит арга хэмжээг хэрэгжүүлэх шаардлагатай. Энэ зөвхөн төрийн үүрэг биш, салбарын нийт оролцогчдын хамтын хариуцлага гэдгийг хэлж байна. Хөтөлбөр үргэлжилж байна. Энэ хэсэгт би зарим мэдээллийг товчоор өргүүлнэ. Өнөөдөр Их Британи улсын хаан Чарльз анх удаага Канада улсын парламентын нээлтэд оролцож төрийн илтгэлийг хилцүүллээ. Тэгээд дэлхийд дахин дахь тогтворгүй байдал дэлхийн 2 дугаар дайнаас хойших хамгийн ноцтой түвшиндээ хүрсэн гэдгийг тэр дундаа Канада улс урд өмнө байгаагүй хүндхэн сорилтуудтай тулгарч байгааг онцоллоо. Хааны айлчлалын дараа Дональд Трамп нийгмийн сүлжээнд мэдээлэл хийж хэрвээ Канада Америк нэгдсэн улсын 51 дахь мужи болвол түүний цэц харгааны хэрэгжүүлэхээр зарласан алтан дээвэр гэх нэртэй Пуужингийн хамгаалтын хөтөлбөрт өнгөө хамрагдана гэсэн байна. Өдгөө 55 настай Ками Рита Шерпа Эверестийн оргилд 31 дахь удаага хүрч өөрийн өмнөх амжилтыг эвдсэн байна. Тэрээр анх 1994 онд 24 наснда анх Эверестийн оргилд авирч байсан. 1990 оноос хойш тэрээр жил бүр шахуу Эверестэд авирсан ажээ. Одоогоор түүний амжилтанд хамгийн ихээр ойртоод байгаа өрсөлдөгч нь Непалийн ууж Пасандава Шерпа юм. Тэрээр саяхан 29 дахь удаага Эверестийн оргилд хүрсэн байна. Их Британд анхны нислэг таксины туршилтын нислэг амжилттай боллоо. VX4 нэртэй энэхүү нислэг таксинд нислэг тэрэг шиг босоо хөөрөлт буулт хийх чадвартай. Үүнийг Bristol төвтэй Vertical Aerospace компани бүтээжээ. Таксиг Simon Davis гэж нисгэж жолоодсон байна. Такси иргэний нисхийн газраас зөвшөөрлийн дагуу Cotswold-ийн нисэх онгоцны буудлаас хөөрч газарсан байна. Энэ нь уг онгоц хатуу хяналттай туршилтын бүсээс гадуур жирийн орон зайд анх удаа ниссэн тохиолдсон ажээ. Их Британи улсын засгийн газар энэ төрлийн дуу чимээ багтай нислэг таксиг 2028 он гэхэд хэрэглээнд нэвтрүүлнэ гэлээ. Газа хүмүүлгийн сан газын зуrast хоол хүнсний тусламж түгээж эхэллээ. Рафах хотын төвд байрлах түгээлийн төвд палестинчууд олон мянгаараа цугларч эмх замраагүй байдал үүссэн байна. Ачаал хэд их байсан тул түгээлийн төвийг хамгаалж байсан цэргүүд анхааруулга болгож галны хэд хүрсэн талаар албаныхан мэдээлж байна. Газа хүмүүлгийн сан нь Израиль улсын дэмжлэгтэй байгуулагдсан Америк нэгдсэн улсын тусламжийн байгууллага юм а. Байгууллагын зүгээс өөрсдийгөө бие даасан улс төрөөс хараат бус гэж хэлж байна. Цэгц телевизийн гадаад мэдээний хөтөлбөр та бүхэнд хүрэлээ. Анхаарлаа хандуулсан бол баярлалаа.